За Гомбочовын Зандан шатар нэр дэвшигчээс Монголын засгийн газрууд тэргүүлэх ирэмбэн зорилгоо тодорхойлж бас нэршлүүд өгдөг. Эвслийн засгийн газар, шинжлэлийн засгийн газар, шийдлийн засгийн газар, эв нэгдлийн засгийн газар, хурдтай хөгжлийн төлөөх зориг засгийн газар. Таны бодлогын тэргүй ирэмб ямар тодтголтой байх вэ? Эндээс бол жирийн иргэдэд энэ бүх нарийн мэдээлэл бол хүрч чаддгүй ч гэсэн энэ засгийн газрын зорилгыг агуулсан тэр үгнээс тэр тодорхойлолтоос энэ ерөнхий сайд ямар манлайлалын зарчмыг хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ гэсэн тойл нь харагддаг. Энэ дээр хариулт авъя. 2. 68 гишүүнээс 19 гишүүн өмнөх гишүүд бол бодлогын асуултууд их асуусан учраас танаас үнэт зүйлсийн асуулт асууя. Таныг ерөнхий сайдаар томилогдоод ажиллахад таны гол баримтлах манлайлалын зарчим чи юу юм бэ? Олон зүйлийг зөв хийж чадхаас илүүтэйгээр хандлагын манлайл асар чухал. Монголчууд хэлдэг азарганы дил хаашаа адууны зүг тийшээ гэж. Тэгэхээр удирдгчийн энэ манлайлалын зарчмын гол түлхүүр үгнүүд, түлхүүр зарчмууд юу ах вэ? Жишээлбэл танхимын гишүүдэд ямар шаардлага тавих юм? Бүгднгийн хөрөнгө оруулалтын мэдүүлээс гадна орлогоо яаж нотлох вэ гэдэг юм уу? Яг тодорхой баг бүрдүүлэхдээ ямар шаардлага тавих вэ? Дараагийн асуулт. Монгол Улсын ерөнхий сайд гэдэг бол 2000 илүү жилийн төр төсний түүхтэй Монгол төрийн алтан жолоо цулбуурыг асар том хариуцлагатай өөрчилж байгаа улс төрийн зүтгэлтэн. Энд таны давуу тал бас сул тал юу байна? Та өөрөө нэг юу гэж харж байна? За бодлого хэдэн асуулт байна. 1. Засгийн газрынхаа яамдын тоог бууруулах уу? Иргэд бол үүнийг хүсэж байна. Эхнээсээ яамдынхаа тоог 20-оос дотгошно. Чадвал 15-аас 17 руу оруулах юм бол иргэдийн дэмжлэгийг шууд авна. Өөрөөр төр хэмнэлт энэ бодлогын үр дүнтэй байдлаа гүйцэтгэх засаглалаасаа эхлэх нь асар чухал. Энэ дээр хариулт авъя. 2. Хүний эрхийн асуудал. Зүү бусаар асар олон хүний амнаас эрсдэж байгаа. Улирлын чанартай утаа, үер. Энэ зүйл дээр сэтгэл хөдлөл биш, суурь судалгаатай ажиллах тал дээр та ямар бодолтой байна? Дараагийн асуулт. Эрүүл мэндийн төсвийг улсын төсвийн 6% хүргэж чадах уу? Дараагийн асуулт. Боловсрал хот хөдөөгийн ялгаа байна. Хүүхэд эцэг их нь хөдөө хотод хаана аж төрж байгаагаас шудраг бус байдлын тэгш бус гарааны боловсрлоос эхэлж байгаа. Энэ дээр та ямар бодлого баримтлах вэ? 5. Та авилгатай нүд завчилгүй, нам харгалзахгүй, тууштай хуулийн хүрээнд популизм хийхгүйгээр тэмцэж чадах уу? 6. Бизнес эрхлэгчдэд татварын орчин, нийгмийн даатгал дээр та яг ямар байр суурьтай байх вэ? Эдгээр асуудал дээр маш товч үгээр тодорхой хариулт авъя. Дараа нь тодруулъя. За Зандан шатар дараа хариулт өгье. За ямар нэршилтэй явах вэ засгийн газар? За Ширчингийн Сүхбаатарын Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр засгийн газар бол ямар нэршилтэй явах нь гол биш гэж би бодож байгаа. Муур хар юм цагаан баах нь юу гэж нэрлэх нь гол биш, хамгийн гол нь холгоно барьдаг байх хэрэгтэй гэж би түрүү хэлсэн нь үр дүнтэй өвийг эрхэмлсэн ард түмнийхээ төлөө байдаг, ард түмнийхээтэйгээ хамтарч асуудал шийддэг, ард түмнтэйгээ ойрхон засгийн газар байх л ийм зорилт төвшүүлж ажиллана гэж бодож байна. Ер нь үнд цүүлийн хувьд бол бид нэг Монгол, бүгдээрээ л нэг Монгол. Нэгдмэл үнд цүүлтэй, юм нэгдмэл үнд цүүл бий болохгүй аливаа улсын нэг идеологи үнд цүүл гэж байна. Америкийн дрим гэдэг шиг Америк мөрөөдөл хятад мөрөөдөл дэлхийн арчлалын үнд цүүлсийг эрхэмлсэн нэг нэгдмэл үнд цүүлтэй энэ 2-3 мянган жилийн төр ёсны түүхтэй Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын хамгийн гол угийн үндэс нь Монгол хүн бүрийн үндэсний сүрэн дэвсгэрүүлэх чадварыг бий болгох явдал юм гэж байна. Өнөөдөр бол Монгол үндэстэн нийтээрээ нэг Монгол болж сүрэн дэвсгэрлэх чадвараа сайжруулах явдал бол үндэсний аюулгүй байдлын асуудал, иргэн бүрийн анхаарах асуудал болсон. Ийм учраас нэг Монгол гэдэг үндсүүл бол энэ засгийн газрын үнд зүйл байх ёстой гэж би бодож байгаа. За яамдын тоог бууруулах ч гэсэн тэр алга ташуулгатай гол биш, ажил үр дүнтэй байхтаа л чиглэж энэ засгийн газар ажиллах ёстой. Хүний эрхийн тэмцэлд бол эцсийн цэг гэж үгвэ гэж хэлсэн. Хүний эрхийн дэд хороотой хамтарч хүний эрхийн комисчвэ засгийн газар бол хууль биелүүлдэг байгууллага учраас хуулийн бэлд хэрэгжилтийг хангахад хүний эрхийн мэдрэмжтэй айлах нь ойлгомжтой. Засгийн төрийн механизмыг ажилуулдаг байгууллага, харин хүний эрхийн хяналт тавьдаг комисс нь улсын хурлын харьяанд улсын хурлын дэд хорооны дэргэдээ ингэ ажиллана. Энийг бол дэд хорооноос санал гаргаад хүний эрхийн маш олон аспектуудаар хамтран ажиллах болцоотой. Дөрөв би тодорхой хариулсан. За эрүүл мэндийн төсөв 6%
2028 онд хүрэх зорилтыг энэ засгийн газар төвшүүлсэн юм байлээ. Тэр чиглэлийг барьж ажилланаа. За авилгатай тэмцэж чадах уу гэж байна. Би дээр хэлсэн улсын их хурл парламентын хэн шалгалтын хуулийг баталж, ард түмний мэдэх эрхийг хангаж, одоо дөрөв нийслэн ногоо автобусны нүүрсний хөгжлийн банкны гэх мэт 4-5 эмийн чанарын гэх мэт одоо олон нээлттэй сонсголт зохион байгуулж парламентын хяналт шалгалт эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Энүүгээрээ би зүгээр үгээр биш үйлдэлээр авилгатай тэмцэх манлайлалыг харуулж чадсан. Үйлдэлээр тэмцсэн ийм ус төрч гэж би өөрийгөө баттай хэлж чадна. Ягаад тэгэхээр энэ хугацаанд авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Авилгалын эсрэг багц хуулийг баталсан. Эрүүгийн хуулийн авилгын гэмтэрэгтэй тэмцэх ялын бодлогыг чангатсан. Ялын дээд хэмжээ оногдуулдаг болсон. Хөрөн хураах хуульчин тэнд бодиттой туссан. Ийм учраас энэ зүгээр попултор ч юм уу үг хэлээрээ биш. Бүх асуудлыг парламент төсний түүхэнд цоошин хуудас нээсэн алхмууд болж маш олон хулгай дөөрийн схемүүдийг телевизэд нотлох баримтаар дэлгэж байсан. Энэ сонсголуудаар гин буруу үйлдсэн эсхийг зөвхөн шүүгдэх додог. Энэ бол парламентын буюу ард түмний мөрдийн шалах хэлбэрийг Монголд нутагшуулсан юм анхны чиг хандлага болсон. Тиймээс би бол авилгатай хулгайтай тэмцэх улс төрийн зэрэг манлайлалыг үгээрээ биш үйлдэлээр манлайлж харуулж ирсэн улс төрчөө гэж боддгоо. Татварын реформын хувьд би бас тодорхой чиг баримжаатай хүн. Би нэмэгдсэн үртгийн албан татварын буцаа олголтыг нэмэгдүүлэх замаар 5% төрөх замаар татварын тэгшлүүлдэг зарчмыг нотгшуулж энүүгээрээ татварын орлого ч гэсэн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Харин тансаг хэрэглээний татвар, тэр арх тамхины татвар, өндөр орлогын татваруудыг бий болгож энэ арга дэргэдийн төлөөд байгаа 7 буудлын доллар эмээгийн төлөөд байгаа тэр татварыг бууруулад харин 7-800 саяын одоо